үзэгчдээ Супер Нямгагийн 2 дахь тоглолтыг хэлэхэд бэлэн болоод байна. 2 дахь тоглолт бол бишрэл Металлын эсрэг Mongolian Sima. За энэ тоглолтыг тайлбарлахаар дээдлэгийн аврах, дээдлэгийн шилдэг 6 дахь тоглогч Дүлгөөн ирсэн байна. Танд өдрийн мэндийг хүргэе. Сүрсэн бөмбөг сонирхогч үзэгч та бүхний амралтын өдрийн мэндийг ирмэдчлээ. Яг одоо Mongolian Sima-гийн гарааны тавт болон бишрэлт Металл багийн гарааны тавтууд харагдаж байна. Бишрэлт Металлогоос багийн ахлагч Ууган Баяр, Маргад Инхтүр, Мөхч өдөр Абу гэсэн бүрэлдэхүүнтэй гарааны тавтыг илгээсэн байна. За Маргад ердөө 2 хоногийн өмнө хожлын довтгоогоор багтаа нэг чухал хожлыг бол авчирсан. За энэ хүү тоглолт бол үзэгч фанатуудын дунд маш хүлээлт өндөр юм тоглолт байгаа. Яг тэгвэл яг одоо дэлгэсэн харагдж байгаа Byron Wesley болон Sukwat гэдэг тоглогч нар хуучин багийнхаа эсрэг хэрхэн тоглох вэ гэсэн хүлээлттэй энэ хүү тоглолт маань гэхэд бэлэн болсон байна. За ялангуяа Sukwat-ийн хувьд яг одоо харагдаж байна. Тэгээд Орсын нэвтрүүлэг подкастууд дээр гэсэн хэлжээс одоо Металлын эсрэг хийх тэр тоглолтыг маш их хүлээж байгаагаа бүр одоо яг тоглох өдрөө хүртэл өөрөө цэжрээ мэдчихсэн. Одоо календар дээр тэмдэглэсэн байсан тоглолт ингээд эхлэх гэж байна. За яг өнөөдрийн байдлаар Mongolian Sima-гийн хувьд 1 хожил 4 хожигдолтой яваа бол бишрэлт Металл баг 2 хожил 3 хожигдолтой хүснэгтийн 6 дугаар байранд бичигдэж байгаа. За ингээд маш хариуцлагатай чухал дээрээс нь онцлог ярих зүйл ихтэй ийм тоглолт эхлэх гэж байна да. За Наранбаатар Абду хоёр бүгд өсрөх юм байна. За Абдул Малик Абу гэж энэ төвийн тоглогч бол өмнөх тоглолтын дээр бол үнэхээр сайн тоглосон бага 30 оноо 9 самбраас бөмбөг алтар тэргүүлсэн байгаа. За ер нь дээдлэг тэр хамгийн сайн тоглолт нь одоо тэр өмнөх тоглолт байсан да. Талын хөгжөө дэмжигчдээс бол бас шүүмжлүүдийг авч ирсэн тоглолчид бол ямар тааш өөрийгөө бол танилцуулсан тоглолт нь болсон доо. За бишрэлт Металлогийн эхний довтлогоо Мөхч өндрийн дундын цаашид амжилттай багийн анхны хоёр болж байна. За Мөхч өдөр өмнөх тоглолтод бол маш эрт одоо Маккензи Мур дээр 2 алдаа гаргаад ерөөдөө өөргөө тоглолтоосоо гаргаж чадсан. Sukwat Мөхч өдрийн эсрэг дундаа сүсрээ шидсэн Sukwat Металлын эсрэг багийнхаа шил багийнхаа эхний 2 оноог авч байна. Металлын тоглогчдын хэн нь ямар тоглолттой вэ гэдэг хамгийн сайн мэтгэл тоглогчтой. Тэгэлгүй яах вэ? За дээрэс нь одоо багийн спорт бол хуучин багийнхаа эсрэг тоглож байгаа үед тоглогчд бол илүү өөрийгөө гоцлаад гарч ирдэг шүү дээ. Дооргой дамжуулт ирсэн Абу тоглоогоо амжилттай болгосон. Их төрлийн гоё дамжуулт байлаа. За төгөлдөр бөмбөгтэй байгаа. Төгөлдрийн үед бол AFC эсрэгсэн тоглолтод маш сайн тоглолтыг үзүүлсэн. За гэхдээ тоглолтын төгсгөл төгөлдрийг суулгаснаас их сонирхолтой шийдвэр байсан тасгалжуулагчийн хувьд бол төгөлдрийн хувьд бол энэ жилийн драфтын 9 дахь сонголт. Өнгөрсөн AFC эсрэг бол 9 оноо авч тэгсэн. 12 оноо гэсэн. За тэнэг мэдээ сонссон төгөлдрийн дөлөвнөөс хөлбөмбөгийн спортер гэж хэлдэг байсан юм тамирч юм байлаа. Залуу тоглогчийн хувьд бол бас маш өөртөө болон тесрэлттэй хурдан юм тоглолтыг болон энэ тоглолтод үзүүлж ирсэн. За Ууган Баяр сул коридорыг ашиглаад яваад орсон. Амрын 2 оног авсан. За айл багаас 100% дотгоо үргэлжилж байна да. Тооны гүйцэтгэл өндөр байна. Sukwat за Мөхч өдөр Sukwat-ыг хамгаалж тоглох юм байна. Wesley Наранбаатараас заслан авсан. Гоё дамжуул Наранбаатарын довтлогоон дээр Инхтүрийн Ууган Баярын хамгаалт амжилттай болсон байна. За Ууган Баярын үед бол өмнөх тоглолтын 4-р үеийн дунд хэсэгт багийнхаа 10 оноог дараалж аваад одоо хожлоо хамгийн гол түлхүүр болсон гэдэг болно доо. Нийт 14 оноо авсныхаа 10-ыг нь шийдвэрлэх мөчөд авсан шүү дээ. Тэгсэн. За тэр оноонуудаа ачаар Металл ойрхон яваадсан. Тэгээд төгсгөлд бол Маргад төвчлэн шилдэг хийгээд зэнцэг ярьсан. Довтлогооны цаг дуусч байна. Бишрэлт Металлогийн хамгаалт амжилттай. За лавгаа дасгалж болох шаргаж байна. За Amazon-сыг өдөртөж эмэгтэй дээдлэгийн авраг авч ирсэн тасгалжуулагч. Ахлах тасгалжуулагчийн хувьар Монголын сагсан бөмбөгийн дээдлэгт одоо оролцож байгаа цөөхөн тасгалжуулагч тий. Монгол тасгалжуулагч тий. За Ууган Баяр Мөхч өдөр. Тэгээд Ууган Баяр цаана нэг тоглох сул байна да. Инхтүр юм байна. Sukwat-ыг гаргалаа доор Абу дамжуултаа өгсөн. За хамгаалагч ассан байна. Хөтөрөө бөмбөг авсан. За бишрэлт Металлогийн багийн ахлагч Ууган Баярын хувийн дугаарт одоо л нэг одоо тасгаж байна да.
9 гаруй жил дандаа 4 дугаартаа тоглож ирсэн тий. Тий. Энэ жилээс бас маш сонирхолтой хувийн дугаараа өөрчилж нэг болгож орж ирсэн байна. За өнгөрсөн жил би буруу санаагүй бол Лендиа дээр 14 номертай байсан тий. За тэг яг удирдалтаа бол 4 номертай тоглож байсан. Тэгвэл дөр ямар гоё алгасан бэ? Абу алдаа гаргаж байгаа юм байна. За энэ залуу тоглогчид бол үнэхээр өөртөө ихтэй дайчин гоё тоглож байгаа. Тамирчдын хувьд бол яг нөгөө өөртөө итгэл гэдэг зүйлийг олж авах нь хамгийн чухал байдаг шүү дээ. Ур чадвар одоо бэлтгэл сургалтаас илүүгээр. Тэгэлгүй яах вэ? За Жермен Смол гэж бишрэлт металл багийн шин дасгалж болгож харагдаж байна. За нэрхмийн хувьд бол Канадын дээд лигийн хамгийн өндөр хожлын хувьтай дасгалж болгож гэж явдаг. Канадын лигийн 2020-2021 оны аварга шилдэг дасгалж болгож болж байсан юм туршлагатай эрхэм бишрэлт металлог ерхий дасгалж болгож нэгдсэн байна. Гэхдээ энэ хүү тоглолтод гаавлаг дасгалж болгочмаар бага хахалж оролцож байна. За тэгэхээр дараагийн тоглолтоос ч юм уу асрахын ажилд ороод явах бах. За Канадын сагсан бөмбөгт ингэж том амжилтыг үзүүлнэ гэдэг бол мэдээж маш өндөр амжилт шүү дээ. Канадын сагсан бөмбөгөөр ямар одоо том сагсан бөмбөгийн ертөнцөлөө 3 жил одоо дараалж финалцсан байна. Тий. Тэгээ 2 жилд нь дараалж аврах авсан юм тасалж байна. За Италийн одоо удирдлагыг эхлүүлсэн Спирсийн хувьд бол Бродерсын хахалгаар томцогдсон байгаа дооргой дамжуулт байсан Байерн Весли Абу дээр хаалтыг хийж байна. Байерн Весли бол өнөөдөр хамгаалалт товтлохоо айлын дээр нь маш хүчтэй орж ирэх нь тодорхой. Төгөлдөр Наранбаатарын станыг аваад дамжуулт Зямташ бөмбөг талбай дээр үлдээсэн шүү. Тоглоом 5 секундын хугацаа үлдсэн байгаа. Төгөлдөр зүүн явж ороод Абугийн удаас утсан амжилт бай. Металлагийн уртан товтлохоо Маргад Уганбаяр Абугаас заслаа аваад товтлооны эхлүүлж байна. За Аслан ялтаа. Заслаан тавих үедээ алдаа гаргасан. За Абдуллын хувьд хувийн 2 дахь алдаа нь болж байгаа. За ангисэр энэ ихний үеийг ингээд дуусгаж байна уу да Абугийн хувьд бол маш хэрт 2 алдаатай болчлоо. За өмнөх тоглолтод мөгч өдөр яг ингээд тоглолтын ихний үеийн одоо ихэнд 2 алдаатай болоод ихний үеэ дуусгаж байсан. За харин үлдээж байгаа юм байна шүү. Зоригтой эрсдэлтэй шийдвэр байна да. Монголын спагийн бүрэлдэхүүнд Бат Эрдэнийн оронд Авримид талбайд гарч ирсэн байна. Өнгөрсөн өдрөл бол EST багаас бол маш сайн тоглолт үзүүлсэн залуу тоглож байгаа. Байерн Весли дундын зашилт амжилт төв. Маргад өөрөө дайрж од контактад дуудсан алдаа авлаа. За энэ тоглолтын ихний довтлооны байсан байна тий. Алдаатай ч байж болохоос довтлооны гүйцэтгэлээ. Яг энэ агаар дээр биеэс суллаад тэнцвэрээ болоод энэ шийдэлтийг гүйцэтгэдэг. Үүний хувьд бол эзэмшсэн юм ур чадваруудын нэг. За насан жаргалтай орж ирж байгаа юм. За Монголиансын хувьдыг бүрэлдэхүүнгээ харах юм бол залуу өгөө туршлагатай тоглогчид холилдсон. Насны хувьд бол дундаж баг байгаа. За Маргад энэ өдрөөс 14 оноо 4 самбар 1.2 бөмбөг тасалтыг дунджиж 40% таа тодолж байгаа юм байна. Насан жаргалын хувьд лигийн авраг болоод үзчихсэн. Өмнөх тоглолтын дээр одоо Эйпстэй тоглосон тоглолтын дээр бол багтаас 14 оноогоор нэмсэн. Туршлагатай холбоонд тоглогчтой нэг байгаа. За хөлгүүдээс ч өмнө шүтэст тоглож байсан. За тэг авраг авахтаа бол хөлгүүдийн бүрэлдэхүүнд авраг авсан нэгдсэн дэдлэг дээр майнер сотчихсан. Явган баяр бөмбөг тасалсан урагшаа хурдан довтлоо гой дамжуулаад Маргадын 2 оноо. Агийнхлагч гой дамжуултай байлаа. За эргээд Монголын сасрын оноо авалгүй нэлээд удажтай шүү. Оноо нь бол 5 дээр гацчаад байна. Сүбат. За мөгч өдрийн Сүбатын довтлоо амжилтгүй. За яг самбарлуу ингээ ороход Абугийн хамгаалалт бол хэдий хаалт хийхгүй ч гэсэн их тухгүй байлгаж чадаад байна. Өчигдөр тогтсон Уганбаярт шидэх зайг нь бол олгоод байна. Маргад. За Весли бөмбөг тасалсан урдны тоглогч гараад ирсэн байгаа тэр нь Сүбат юм байна. Тоглолтын 4 дахь оноогоо инфо авлаа. За Сүбатын хувьд бол өнгөрсөн FC эсрэг тоглолтод бас их сайн тоглолтыг үзүүлсэн. 25 оноогоор бол бүх тоглогчдыг бол тэргүүлсэн байгаа. За Хектор энэ насан жаргалаас автаасаа.
За Абу ер нь талбай дээр байна гэдэг нь л одоо хамгаалт нэрийг том давуу тал байна да. Самбардоор зогсож явахт л одоо аюултай байгаад байна. Монголын хувьд бол Бишрэлт металлогийн бүрэлдэхүүнд мөгч өдрийн оронд цэлмэг талбайд гарсан. за цэлмгийн хувьд бол хуучин багтаа эргээд ирчихсэн байгаа. Баяр. За Абу бөмбөг барьж авч чадсан. Хурдан довтлох нь Монголын сүний илүүтэй гараад ирсэн байгаа. Баярн Весли өөрөө довтлох юм байна. Сулгаарын довтлох нь амжилтгүй болсон. Абу самбараас авлаа. Баярн Веслигийн хувьд энэ тоглолтын 3 дахь бөмбөг тасалтай хийсэн гэж тоон алдсан. Тэгээд хурдан довтлохонд насан жаргал өрмөд их төрийн эсрэг олё гэж байна. Дундын зан шилэлт. Амжилтгүй самбарт маргад найдвартай байна. За урд хүний илүүтэй гараад ирэх боломжтой шүү. Баяр халтарчлаа. Насан жаргал бөмбөг хөрсөн. Абу гэдэг бөмбөгийг багтаа үлдээсэн. Алдаа юм байна. Сүхбатын алдаа. За сая тэр насан жаргал нэг нь хэм байв. Хамгаалтын нэг хурдан буслаа. Тэгээг бол хүний илүүтэй металл гараад ирэх боломжтой байсан. За яг энэ талбайн ялангуяа энэ стикер наацын хэсгүүдэд бол бас ийм их халтрах үзэгдэл баг зэргийн одоо хөс тусах ч юм уу нойтон болсон хэсэгт бол маш их ийм халтрахаа үүсдэг. За Брэдфорд металлаас орж ирсэн байна. Грекийн лиг тоглож байсан зэрэг тоглогч. Үн жилийн драфтын номер 1 хамар талбайд орсон байна. Мартин солгоо гарын довтлоо амжилттай 14-т гоо. За их хамрын үед өмнөх тоглолтод холын цаа шидэлтийг 3 ч удаа амжилттай болгосон. За ер нь нэг тоглолтод одоо нэг холын шидэлтийг бол таатай унагч байгаа юм байна. Ер нь тоглолтоос тоглолтод сайжрсаар байгаа. Тасгалжуулагчдын хувьд ч гэсэн ашиглах одоо минут олох хугацаа бол нэмэгдэж байна. За жаргалын шидэлт амжилттай болсон. Самбардоор Брэдфордыг алдаа авсан гэж үзлээ. За энэ үеийн тоглолтын эхний завсарлага захиалгаж байгаа юм байна. Шууд амжилтын платинум ивэнттэйч Дасанда Бухан М-банк. Тоглолтондоо иргэн 5 дамаар л үзэгчтэй 2 багийн тоглолтын 1-р үе 3 минут 23 секунд үлдсэн байна. Бишрэлт металлогийн 7 минут гэр бүлтэй тоглолт үлдчихэж байна. Сүхбат. За цэлмгийн эсрэг гараад ирсэн. Сүхбат өөрөө залтаасаа шидсэн олон шидэл. Бодсон маргад самбараас авлаа. Брэдфорд. Чаралт явуулж Брэдфорд өөрөө яваад орсон довтлогоо амжилтгүй авир мэдийн самбар. Билхүү. Весли дөгсөн Весли дундын зан шидэлт амжилттай баг 9 дэх оноо. За хамгийн дөрөвт оноо орж байна. Талаас за Инх Тэмүүлэн талбайд гарч ирсэн. Даунлог тасгалжуулагч бага удирдсанаас хойш багийн бүрэлдэхүүнийг дийлэнх хувийг ашиглаж тоглож байгаа. За ротейшн илүү нэмэгдсэн. Их Тэмүүлэнд ч гэсэн үүнийг бас боломжтой алдсангүй гарч ирээд ихний одоо 3 оны шидэлт амжилттай болгож байна. За их Тэмүүлэн ч өнгөрсөн жил бие бурууснаг бол холбогчийн байрлалаас илүү тоглож ирсэн санагдав. За одоо бол Брэдфорд талбай дээр байгаа хэдий илүү одоо өөрийнхөө өгцөн гэж хэлж болохоор 2 номерын байрлалд бол тоглох боломжтой болж байна. Сэтгүүл орж ирнэ. За бүрдэрч, Мойсын бүрдэрч талбайд орж ирж байна. Бишрэлт металлогийн бүрэлдэхүүнд Санчир маргатын орон талбайд гарч ирлээ. За Санчрын хувьд SJX багаас солилцоогоор орж ирсэн. Одоогоор бас яг өөрийн гэсэн тоглолтоо хараахан гаргаж амжаагүй л яваад байгаа. Монголын бас шидэгч нарын нэг бол ялцчих юм. За их Тэмүүлгийн шидэлт амжилтгүй. Санчиртэй нэг шидэлтээ оруулаад тоглолтоо мэдрээд эхлүүл ялцчих. Таларт бол
Өдөрлийн төгсгөл маш их хэрэг болох тоглож. За насан жаргалын тоглоом дээр ивч камер тавьсан. За төгссөн Лес Чейпс тагт нь отон жаргал тасгалж жологчтой бас ярьж хахад хэлжсэн. Сэтгэл зүйн асуудал бас өнгөрсөн жил байсан гэж сонсч ирсэн. За тэг яг сэтгэл зүйн дээр нь илүү ажиллаад улмаар дагаад одоо шидэлтэй хөвнч гэсэн үсэж ирсэн гэд. Тэглгүй яг одоо баг тамирчид хов хөнгөлтгөө бүх хүнд л одоо ялангуяа энэ спортын сэтгэл зүй гэдэг шинжлэх ухаан болвол баг болгонд ажиллаж байгаа цаг үе ирсэн байна. Тэгэхээр багууд маш юм шинжлэх ухаанч байдлаар мэргэжлийн лигтээ өрсөлддөг болсныг хүн бас илтгэх баг. Тэгэх баг. За тэг ялангуяа шидэг хөвний бол сэтгэл зүй маш чухал шүү дээ. За хоёр дахь хэмжээг үүсгэж шүү Сүхбат. Байрон Весли өөрөө шидлийг идэвхтэй үтсэн холын шидэлд амжилттай болсон онооны зэрэг ердөө 2 болж байна. Хувийн 9 дахь оноогоо Байрон Весли авсан. За тэгж олон довтлоогүй юм шиг л байсан. Галидины 9 оноо төрсэн байна даа Веслиг. За 8 секунд хүрэх болчихлоо. За залуу тоглогчийн хувьд бас гаргаж олонгүй алдаа гаргалаа та. Тоглооны секундын анзаарсан гол та. За тэгээ насан жаргалын эсрэг бас ингээд бөмбөг эзэмшээ бүтэн талбай тоглох амаргүй байх нь ойлгомжтой шүү. Залуу тоглогчтой бол Гойгүйсэн Вести. За энэ тоглоомыг бол бишрэлт метал багтч бид нар маш олон харсан. Энэ үлрэл гиснээс хойш Монголиас багтч гэсэн маш олон удаа харлаа шүү дээ. тэглээ. За яг энэ гүйлтийг Весли өөрөө ч гэсэн үнээр сайн байдаг. Энэ үед нь метал баг засварлах цагаалжин үзэгчтэй. Тооны харьцаа 17 дээр тэнцсэн байгаа. Шууд амжуулалтын Platinum Event төгч спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер Top Motors хамтран ажиллаж байна. Хоёроогийн тоглолт 17-17 дээр тэнцсэн. За Веслигийн өмнөх үйлрлийн металлын өмсгөлтэй үйлрлийн дундаж үзүүлэлт харагдаад өнгөрсөн сая. 24.6 оноо, 4.6 самбар, 6 дамжуулалт гээд бүх талд маш сайн тоглолтыг үзүүлсэн дээ. Тэр нь одоо баскетбол Champions League анхны тоглолтын дээр 34 оноо, 9 самбар, 8 оновчтой дамжуулалт төрж одоо Монголын сагсан бөмбөгийн клубүүдийн төвөнд бас анхны хожлыг авч ирсэн. За тэр өсөлтийн дэдлэг одоо шилдэг импорт тоглогч байна. Веслигийн металлын өмсгөлтэй өнгөрсөн жил бол үнээр одоо гайхалтай болж байсан. Энэ үлрэлт бол Монголын сагсан бөмбөгийн дээдлийн 5 багаас Байрон Вести болоод тоглох санд ирсэн. Тэрэн дулан гэхдээ бишрэлт метал баг. Вау. Гэхдээ түүний мэдээж метал баг тоглох сонирхол байсан гэж өөрөөсөө хэлж байсан. За метал багийн давталгаа цэлмэг. Тогоор ямар нэгэн хувилбар хэлээгүй байна. Их амараас заслаа навсан. Шидлтийг тооцчиж байгаа юм байна. Нэмэлт нэг шидэлтийг гүйцэтгэв. За сая Брэдфордын бүбэггүй гүйлтэн их гоё болоод сэлмэж гэсэн яг цагааны ноцсон дамжуулалт өгч байна. За үлзий бат. Бат орж ирлээ. Ирсэн за 2 өдрийн юм уу SCFC эсрэг одоо өөрхөн төрсөн ах үлзий орших эсрэг тоолсон. За Монголиасыг ингээ харахаас бас 3-9-3-аас гэсэн бут тоглолтыг болчихдог болно шүү дээ. Илүү байна. За бүрд орж идвээс удаас үлзий бат. Авир мэдээ хийж болж байна. Бүрд орж тоглооны алдаа үлээсэн. За гар задарсан гэж үзлээ. За яалч тохоо бас салсан. Бүрд орж ингээ дээдлэгт орж ирж байгаа. Энэ өдөр чи 2 дахь үйлрэлнэ. 3 дахь багаасаа ингээд 3 дахь багаасаа. Талбайд Брэдфордын оронд Абу хамгаалтан дээр орж ирж байгаа юм байна. Өртөө довтлогоон дээр 1 секунд дуу Абу доош өрсөн боловч би хараахан авч амтсангүй. За энэхүү хоёр багийн тоглолтын 1-р үе 22-17 гайцаад. Бишрэлт металлогийн давуу тал өндөрдөж байна. Шууд амжуулалтын гол ивэнттэй ч хамтдаа түнж алхах мэтэл.
За ингээд бишрэлт металл Монголын сувгуудад тоглолтын 2 дугаар үе эхлэхэд бэлэн болж байна. За сая 1-р үе дуусны дараа бишрэлт металл багаас бэлдсэн Баярн Вэсли болон Скватад зориулсан бас өндөрлөлийн видео бичлэг Нямбанк аренад бол явлаа. За яалтчгүй бол талархах одоо хөнгөх ийм шалтгаантай хүмүүс байгаа тий. Тэгээд яг Скватын хувьд бол бишрэлт металл агт 9 жилийн хугацааг өнгөрүүлсэн. За Баярн Вэслигийн хувьд бол хамтдаа бүтэн үйлдвэрлэлийг одоо өнгөрүүлж. За BCL-ээс ахуулаад цэс мөнгөний дээдлигийн төвшөнд финалд хүртэл одоо олон дурсамжийг бүтээсэн юм тоглогчтой байгаа. за металлч одоо тэгэхээр Скватгүй анх удаа дээдлийг үйлдвэрлэлийг зөвж байгаа энэ үйлдвэрлэл шүү дээ. За бишрэлт металлогийн Брэдфордын дамжуулалтаар Абу хувийн 4-т хоног авч байна. Брудорж. За Брудорж задлсан бэлгүүн холын шидэлтийг гүйцэтгэсэн амжилтгүй. За Абу дотлшийн гараас бөмбөг гарчээ. Mongolians багаас төвийн тоглогч Galloway энэ тоглолтод бол бэртлийн улмаас оролцож чадахгүй болсон байгаа. За буруу санаагүй бол өдгөний бэртэлтэй байгаа гэж сонссон. Өмнөх тоглолтыг бас үндсэн. За мөн тэдний бүрэлдэхүүнд Харшвардан Томар гэж 2 м 8 см-тай энтгэг улсын одоо төвийн тоглогч бас нэгдсэн байгаа. Дээдлийгт нэг тоглолтыг дамжсан. Өнөөдөр харагдсан талбайд орж байгаа. Брэдфордын ялсын зашил амжилттай болж байгаа. 27 тоноо. Оноо ерөөсө баг багаар салсаар гаад нэг мэтгэд 10 оноо болсон байна. Весли. Цэцэмгийн өдөөс за Инхамар бүгмийн тасалсан шүү. Инхамар хурдан дуудгаан түүний илүүтэй байгаа. Цаана Брэдфорд эргээд Цэлмиг. За Монголынсын хамгаалт байрaalтай дамжсан. Ууган Баярн Вэслигийн эсрэг. Заслаанд болсон. Алсын зан шидэлт амжилтгүй. За Ууган Баяр одоогоор 2 оноотой тоглолтыг үргэлжлүүлж байгаа юм байна. За тэр Ууган Баярд бол яг л чухал үед хизээ оноо авах уу гэдгээ маш сайн мэдж байгаа даа энэ. За дөржирэлт бас лигийн туршлагатай тоглож дээдлигийн авраг талбайд орж ирж байна. Шилдэг хамгаалан тоглогч. За хурдан довтлогоо дундын шидэлтээр нь бол одоо үзэгчд нэг андахгүй байна. Сүхбат за Инхамрыг маш амархан урам хөдөлгөөнөөр аргалзсан довтлогоогоор алдчихлаа. Эргээд металлын довтлогоо Ууган Баяр буруу залж байна. Буруу залтсан баха. Дамжуулт өгөхөд баг зэрэг эргэлцчих шиг боллоо. Тэглээ. За тооны зүрүүг эргээд нэг оронтой оруулах боломжтой тоглоо. Төгөлтөр эргээд талбайд орж ирсэн байгаа юм байна. Зарим металлаас маргад цаанаар шиг бэлэнсэн байгаа харагдлаа. Төгөлтөр. За Абугийн эсрэг төгөлтөр ямар гоё алхамд байсан бэ? Хурдаар илэрхсэн уран гоё юмсаг довтлох юм байлаа. Ор Абуро чигсэн дамжуулт нэр бэлгүүн хөрсөн Абу ямар сайн хамгаалтыг хийж байгаа бэлгүүн 2 жудаа бүм дээр нүрээд амжсан. Нэмээд бүр санаатай автаа өгчлөө. Хэрвээ энэ алдаа Абугийнх болвол түүний 3 дахь хүн алдаа болно. Спортын ус алдаа. За Абу ингээд сэлгээрээс ухаар олж байгаа 3 маш их 3 алдаатай боллоо. За тэгээ түүний оронд Эрдэнэлээ талбайд орж ирсэн. За санаатай алдаа нэг шийдэлтийн бэлгэн амжилт болж байна. Абдул Малик Абу сая шаардлагагүй алдаа гаргаваа да. Тэгээ дээрэс нь өөрөө бас 2 алдаатай байсан шүү дээ. За солилцоогоор талбайд өчигдөр орж ирж байгаа. Инхамар суулаа. За Инхамар тоглооны оролдлого хийж чадлаггүй хэлгээр шилжлээ дээ. Уг нь бол Mongolians багт төвийн тоглогчийн асуудал байгаа. Яг бол бэртэлтэй байгаа ч гэх юм уу тий. Энэ нь одоо сул талыг бишрэлт металл баг маань яг одоогийн байдлаар хараад ажиллаж чадаагүй байж байна. За тэгээ нэмээд Абу 3 алдаатай болоод суучлаа Ууган Баяр.
Мөнх өдөр заагаар шидэндээ мөнх өдрийн холын шидэлтэн энэ удаар нь дутаж байна. За Металлын талбай дээр байгаа 5 тоглогч тавуулаа холын шидэлтийг шиддэг тоглогч байна да. За Сүхбатаас мөнх өдрөлөө юм хэлээл амжиж байна. Өндөрлөл дээр ч гэсэн маш сайн найз байна. Өдөр Wesley зарлаа гэсэн. Манайраа амжилт боллоо. За сая тусалсан хамгаалт их хурд ирээд бодлоод хэцүү болголоо доо. Уганбаяр. За Эрдэнэ Датаа суулаа байлгүй шиднэ. Энэ тоглогч бол яг ийм шидэлтийг маш өндөр хөвтэй гүйцэтгэдэг тоглогч. Сүхбаатын Эрдэнэ Датаа гэж зөвлөө. Бишрэлт Металл багийн яг өнөөдрийн бүрэлдэхүүнд хамгийн туршлагатай тоглогч. За тань үзэр эргээд 9 болсон байгаа. Wesley. Маргадын эсрэг зүүн живчин дээр бөмбөг авсан да. Wesley хамгаалт сайн болж исэн доо төгөл дээр хөргөд утсан амжилтгүй Эрдэнэтагийн самбар. Уганбаяр маш хурдтай тоглоондоо шилжсэн. За тоглохоор шийдсэн. Гой дамжуулт мөнх өдрийн дундын зашилт амжилтгүй. За тэр бүгд дурдаа болоод Металл дахиад цоцгон байгуулах боломжтой болж байна. За Galloway харагдаж байна. Guami Shog одоо гарааны төвийн тоглогч. За харамсалтай нь Бертлийн улмаас ингээ сүүлийн 2 тоглолтыг дараалаад үзэж байна доо. Тоглогчийн хувьд бол маш юм зөв хандлагатай, хүмүүжил сайтай гэдэг ийм тоглогч гэж сонссон. Сүхбатын хурдан тоглоом дээр мөнх өдөр алдаагаар очиж зогсоолоо. За тэр Guami Shog-ийн хувьд бол сая өнгөрсөн 100 Азийн аврах шалралт тэмцээнд ороод амжсан. За Wesley Galloway гэсэн 2 төвийн тоглогчтой тоглодог. За манай энэ банк арена ч одоо 2 ч удаа ирээд тоглолцсон байх шүү. Shog. Монголын сагсан бөмбөг сонирхогч үзэгч фанатуудын аль хэдийн танил болсон тоглогч байна. Сүхбат. За Эрдэнэ Датагийн хэсэг. Дундын зашид амжилтгүй гэхдээ алдаа авсан. За Эрдэнэтагийн хамгаалт сайн боллоо. Эрдэнэтаа тэгээд төвийн тоглогч ч гэсэн ер нь хурдтай. Бусад төвийн тоглогчтой харьцуулахад бол саний тэгээд кроссовер залтууд ер нь нэрээс хурдагдсангүй. За өмнөх тоглолтод FC-с 2-5 7 самбар авсан. Холын шидлийг 50% шидсэн байна. 12-6. Яг л 2 жилийн өмнөх MVP өрсөлдөөнд нэрлэгдэж байсан тэр үе нь бол эргэн ирсэн байна. Тухайн үйлрэлд бол 18 оноо 4 самбар дундчилж байсан. Хамгаалт болоо төвтлөөнд тунжиг өөртөө ихтэй нэг бол магтуу шүү дээ. За Bradford мөнх өдөр Эрдэнэ бэлгүү хамгаалж байгаа. За бэлгүүийн төвийн тоглогч дээр ерөнхийд дайжгүй хамгаалчаад байна шүү. Эргээд дээр өөрөө бөмбөгөө алдчихлаа. Урд яа дамжуулт нь нарай доор ирчлээ. Squad төгөлдөр Монголиансын 4 номертой бэлгүүний өдөр төвийн тоглогчтой үнэхээр сайн хамгаалж байна. Одоо хамаагүй нуруу нам байгаа шүү дээ төвийн тоглогчтоос бол. Түрүү Абу дээр сайн хамгаалт хийгээд бүр санаатай алтаа салгаж байсан. Сая Эрдэнэлаг сайн хамгаалж байна. Дорж арил Эрдэнэлагийн эсрэг яваад орсон. Дорж арилтын тоглох амжилтгүй. Маргад 2 тоглогчийг аргалаа гараад ирсэн. Задлсан дамжуулт Bradford цовсон шидсэн холын шидэлт амжилттай болжээ. 2 тоглогчийг маш гоё сэрэг тоглоо байлаа. Яа, Маргад Mongolian Spagas ээлжид минутын завсралга ирлээ. Яа, энэ хоёрын голоор яаж гараад ирвэ Маргад. Эсвэл Конос төрж байгаа юм шиг маш амархан гараад ирлээ. Шууд амжуултын гол дэвждэг шунан дуурлам амтыг зөвхөн KFC-гээс. За ингээд засварсан явцаа дууслаа. Засварлагын өмнө бол маргадын дамжуултаар Bradford холж илдэг амжилттай болгосон. За таны хувьд харж байгаагаар тайлбарлагч аналистийн хувьд харж байгаагаар маргадын Металл баг тавьчирж байгаа хамгийн том давуу талыг юу гэж харж байна? За мэдээж хурдан тоглоомыг маш сайн дэмждэг. Дээр нь энэ тоглогчийн хувийн ур чадвар маш өндөр учраас ялангуяа ISO тоглолтууд дээр их
бүр нөлөө үзүүлж байгаа гэж харж байгаа. Гэхдээ энэ одоо нэгэн эсрэг нэг ч юм уу тоглож байгаа тоглолтууд нь зарим тал дээр багийн тоглогчдод царцаах ч юм уу бас юм сул талууд ажиглагдаж байгаа. Гэхдээ дөнгөж нэгдүгээр тойрог эхэлж байна. Багийн системээр хэдийн үргэлжлэж одоо хөгцсөөр байгаа. Энэ үед бол дүгнэлт хийхэд маш их тав тийм. За Эрдэнэтлээ доороо давтсан тоглоом амжилттай нэмээд нэг шилжилтийг үүсгэхээр болж байна. За Абу Алдааны асуудалд орсон усан тэгээд Эрдэнэтлээ гарч ирээд хангалттай хэмжээнд оролцын доод үнийг. Энэ давталхааныг бол бид нэр 16 жил харлаа. За Эрдэнэ далайгийн хувьд бол энэ удирд 16 дахь удирдал нь. Анх бол Халилуя багийн Эрдэнэ далай гэдгээс нь л бид бүхэн бол мэддэг юм хүмүүс аваа. За магадгүй нөгөө М-банк аренад Сагсан бомгийн лиг маань орж ирснээс хойш одоо шинэ үзэгчд фанатад гэдэг юм уу ба. Тэлэн сайн таньдгүй байж магадгүй тийм. Энэ тоглогч юм бол ур чадвар туршлага бол үнэхээр бишрэлт металл багт болохоор зайлшгүй байх тоглогчтой нэг тийм байх. За тэгээд дээдлэгт одоо 16 жил тасралтгүй тоглоо форма хадгална гэдэг бол бас хувь тоглогчдоос бол маш их зүйлийг зайлшгүй маш их зүйлийг шаардна. Алдаа гарсан. Эрдэнэтлэгийн алдаа үлзий бат дээр гарч байгаа юм байна. За Монголиасаас Наранбаатар талбайд орж ирсэн. За Авирмөнтэй хамт өнгөрсөн жил STLG багт тоглосон. За далайгийн хувьд талбай дээр байх минутаа уртсахыг гэж бодж илээ бол алдаагаа л хийх хэрэгтэй. Тэснээс энэ тоглогчийн одоо үр нөлөө багт шүү байна. Байрн Вести Сурона шигтэй амжилттай болж байна. За хамгийн 14 дахь оноо багийнхаа нийт онооны 50-аас дээш үеийг нь ганцаараа авсан л явж байна. Уганбаяр. За Эрдэнэтлээ гаслаас Эрдэнэтлээ талбайраа гол металлын тоглоо илүү л аюултай байна да. Илүү одоо шилэлттэй тоглогч нэгээр нэгдэж байгаа учраас Маргад за Наранбаатар эсрэг хурдан төрөх боломжтой татаад нэг дохиод Маргадын голын цаашид тоглооны цагтаа уралдаа шийдсэн амжилтгүй. За Весли тоогош мэдрээд эхэлсэн байгаа да энэ удаар өөрөө бөмбөг алдах төгсөн. Эрдэнэтлээг ардаа үлдээгээд Байерн Веслигийн давталгаан дээр алдаа гарсан. Мөнхч өдрийн алдаа. Мөнхч өдрийн хувийн 2 дахь алдаа бишрэлт металлогийн багийн алдаа 4-өөс дээш болж байна. За насан жаргал Монголиасаас талбайд орж ирсэн. За энэ жил тэгээд анх баясгалан багийг оргисон учраас мөнхч өдрийн минут бол мэдээж ихсэх нь ойлгомжтой. 4 байрал дээр. За зарим үед бол инх амар 4 номер дээр тоглож байгаа. За Байерн Вестигийн хувьд багийн амжилттай шалтгаалсан. Энэ үлрэлт ч гэсэн одоо шилдэг импорт тоглогчийн одоо өрсөлдөөнд нэрлэгдэх нь бол гарцаагүй. Анчлын драфтын тэргүүн сонголт инх амар талбайд орж ирээд мөнхч өдөр сууж байгаа юм байна. За инх амарч хэдийн юм нуруу өндөрч гисэн ер нь баг бүх байрал дээр л тоглох чадвартай олон талд тоглож байгаа да. Уганбаяр. Цаашаа Брэдфорд үзээ атунд хамгаалж байна. Брэдфорд нийцлээ аваад гоё дамжуултыг өгсөндөө Эрдэнэтлээ нэг хамгаалчаа тохиж харалтаа тоглосон. Хамгаалалт тэр маш сайн боллоо. Ас жаргалын. Наранбаатар Вести. Вести Эрдэнэ далайгийн эсрэг. Зий бацсан 3 онооны шилдэг байна. Жажлаас хэрэгтэй. Жажлаас шидсэн шидэлтэн самбартаад орж байна. Зөөлөн шидэл. За энэ үед тоглолтын ээлж завсарлах захиалагдж байгаа юм байна. Шууд амжилтын платинум ивент дэх Sheffield Future Tesla Investment. Тотхоо тоглоод байна. За.
За яг энэ одоо дэлгэсэн харагдж байгаа Үлзий бат гэзлөө тайм аутын өмнө холын шидэлтийг амжилттай болгосон бол баг Металлын цэгээс нь зогсоолго дууслаа. Энэ үлрэлтээс Монголын сагсан бөмбөгийн дээдлийгт яг төрсэн ах トゥ буюу одоо ийм хүмүүс бол нилээдгүй бас харагдаж байна тий. Болор Эрдэнэ, Гаан Эрдэнэ, Улан Инхбаатар Ямуу Үлзий орших Үлзий бат гэдэг. За буун чажун шуушэд бөмбөг гаалчлаа. За ер нь өөрөөсөө шалтгаалсан ч гэдэм үү бөмбөг далдаануудыг гаргаад иш ба боо. Дээрээс нь Абугийн хувьд сая хол гарч ид бөмбөг авчлаа. Илүү одоо самбартай ойрхон бөмбөг авбал илүү аюултай байгаа. За энэ тоглогч дээр бол магтаал шөөмжлөл ээлжилсээр байгаа. Вестигийн ямар гоё хөдөлгөөн бэ? Донгын зай шидэлт амжилттай багийн 31-т гоноо. Зарим Вестлигийн хувийн 17 дахь оноо байлаа. За эргээд маргад Вестлигийн эсрэг. Доор дамжуулалт Дабу, Наранбаатар эсрэг шахаад явандаа Абу задлсан Брэдфорд нэг илүү дамжуулалт Инхамор заасаа дараагийн үйлдэлээ бодчихоо да бөмбөг тэгээд хамаалагчаас амтааш гарсан юм байна. За Инхамрын үед бол өнгөрсөн жил Шгшээгийн өргөдсөн бүрэлдэхүүнд 2 ч удаа дуудагдаад амтсан тоглогч. За оюутны лигийн авраг, оюутны лигт бол үнэхээр гялалцаж онцгорж байсан ийм тоглогч. За одоо дээдлигийн тэргуун сонголт гэдэг утгаараа тухайн тамирчин бас хэлзүүн хувьд ч гэсэн маш их дарамт байгаа. Тэгээд тоглолтоос тоглолтод яваа сайжраад байгаа тийм. За Весли дахиад маргадын эсрэг цаана насан жаргал хамгаалтын ямар томолтой байсан бэ? Дээрээс нь насан жаргал биеийн урам хөдөлгөөн их гоё боллоо жижигхэн зай. Сонсоо тоглолоо да. 2 дугаар үеийн төгсгөлийг Mongolian Sport маш сайн хийж байна. Оны хэрцэг өртөө бороо болгож ордсон. Инхамор холын шидэл тэмүүдээ дууцсан гэтээ бөмбөг тутамд байсан. За насан жаргалаас гарлаа. За Металлд бол нэг дахиад нэг тоглох хугацаа бол болохоор сарагдж энэ хурдан тусч байна. Бишрэлт Металл багийн бүрэлдэхүүн Инхамрын оронд Цэлмэг талбайд орж байна. Аль багт нэг довтлохоо их хугацаа үлдсэн байна. Ууган баярын довтлохоо. За нэмэлт довтлохоог бол тооцохгүй Ууган баярыг довтлохоо хийж авах талдаа гаргаж 2 шидэлт ирдэг болж байгаа юм байна. За орсон болж бас үзүүштэй довтлохоо байхаар байлаа да сая. За энэ тоглолтод 2 оноотой байгаа Ууган баяр. Нийтлэл шилжүүлэлттэй. Хоёр дахь шилжүүлэлт амжилтаас багийн 38 оноо олсон. За солилцоо. Металлаас орж ирж байна. За энэ тоглолтод анх удаа орж ирж байгаа Цэдэв сүрэн талбайд гарч байна. За Абдулын хувьд хувийн алдаа 3 болчихсон учраас бас эрсдлээс хийхийг хүссэнгүй. За доор Наранбаатар ирсэн довтлооны алдаа. Наранбаатар Брэдфордээр алдаа гарчлаа. Тэмцэлээр алдаа гаргасан. За ингээд эхний үеийн сүүлийн байж болох довтлогыг Металл ихэр болж байна доо. За Цэдэв сүрэнг буцаага татчихж байгаа юм байна. За хамгаалтан дээр оруулж ирээд довтлоон дээр бол Абуг тэгж харгаж ирж байна. За яаж ч 3 алдаатай байгаа учраас хамгаалтан дээр бол суулгаж байна. Гавлыг дасгалжуулагчийн хувьд бас Монголын сагсан бөмбөгийн хамгийн туршлагатай дасгалжуулагчтай юм болно. За энэ ганцхан үеийн туслахаар алтаажир дасгалжуулагчийн туслахаар бас 2 жил авсан. Тухайн үед бол таны үед бас яг багийн бүрэлдэхүүнд байлаа шүү дээ. За Ууган баярыг дундын зан шидэлт гүйцэтгэж явах мөчөд Үлзий бат алдаа гаргаж толгойн үед алдаа гаргасан 2 шидэлтийг гүйцэтгэр боллоо. Ууган баярын хувьд яг одоогоор 4 оноотойгоор тоглолтыг өргөжлүүлж байгаа. 5 дахь оноо. За
Чөлөө шидэлтийг бол найдвартай шидэж байна. За тэгээд 3.9 секунд хагасын цагт бол үлдсэн байгаа юм байна. За амттай бүтэмжил баг туулаад тоглох боломжтой. Солилцаад 2 шидэлтээр алдчихлаа. Үлзий бад насан жаргал төвөө шидэлтийг үүсгэсэн насан жаргалын шидэлт амжилтгүй болсон. Ингээд Бишрэлт Металл Монголиас багуудын тоглолтын эхний хагас 39-33 Металлын 6 онооны давмгаалтай өндөрсөж байна. Тоглолтын 2 дугаар хагасаар иргэн болцгаая. Үзэгч та бүхэн амралтын өдрөө аятахтай өнгөрүүлж байгаа гэж найдаж байна. Хоёроогийн тоглолтын 2 дугаар хагас эхлэхэд бэлэн болж байна. Шууд амжилтын Platinum эвэнтлэгч таны дижитал аяллаа ихтгэл түнш IT Zone та компьютер, принтер, ухаалаг төхөөрөмжүүдтэй IT Store-оос аваарай. За эхний хагасыг Metal 6 оноогоор тэргүүлж дуусгасан. За Бишрэлт Металл багийн зүгээс эхний хагаст Christian Bradford 11 оноогоор баг тамирчтай тэргүүлж байгаа бол Mongolians багаас Byron Wesley 17 оноо одоогийн байдлаар авчирсан явж байна. За яг багийнхны тонооны талыг нь Wesley авсан байна тэгэхээр цэлэнгийн эсрэг Wesley зааж орж дундаас шилжсэн ариун өвчтэй гарлаа. Цэлэнгийн самбар Хоёроогийн тоглолтын эхний хагасын статистикуудаас авч үзвэл самбартаа буюу ялангуяа хамгаалтын самбарт Металл 16 буюу эсрэг багаас 7 самбараас хамгаалтаар илүү явж байгаа. За Мардын тоглохоо насан жаргал алдаа гаргаж байгаа юм байна. Түүний хувийн 3 дахь алдаа. За насан жаргал ингээд 3 алдаатай болж байна. Төгөлдөр өдрөөс эслэнээс эхлүүлж байна. За өнөөдөр энтхийн шоугийн одоо түүний тоглогч Томар ширүүс гарч ирэх байгаа шиг абу слайм данк амжилттай болж байна. За хамгаалтны алдааны асуудалтай байгаа ч гэсэн давталгаан дээр ингээд абугийн хувьд 6 дахь оноогоо авч байна. Энэ тоглолтод би байгаа шүү гэдэг л одоо хүчтэй тоглолтоор мэдээлэлээ дээ. За Byron Wesley одоо өөрийнхөө нэрийн утас болсон гүйлтээ хийсэн гэдэг давталгаагаа алдчихлаа. Маргад за илүү алхам толоод мөнгө оруулчихлаа. За сая Ууган Баяраас урагшаага Брэдфорд руу чиглэсэн дамжуулалт тэрвээ явсан бол бас урагшаага сул гарсан л байлаа. Шан дээр илүү алхалт болсон. За Wesley-гийн нэг нүүрний шугам дагаад орж байгаа гүйлтүүд үнэхээр одоо гоё юм аа. Металл их л олоодаа харж ирсэн Ууган Баяр ялангуяа дамжуултуудыг яг л өгдөг байсан. За Монголиас дээр ч гэсэн яг энэ гүйлтүүдийг бол их олон удаа харж байна. Ямар багт ирэхээс үл хамааран өөрийн хийдэг юмнуудыг бол хийсээр л байна. За яг одоо Mongolians багаас талбайд Wesley, Бэлгүн, Зүхбат, Авирмэд насан жаргал гэсэн бүрэлдэхүүн байна. Брэдфорд хийж болохоор тоглоогоо алдсан чос гарсан юм байна. Зарим Металлын бүрэлдэхүүн Ууган Баяр, Брэдфорд, Табу, Маргад Цэлмэг гэсэн тавд энэ хагасыг эхлүүлж байна. За Наранбаатар талбайд орж байгаа Томарыгийн тоглолтод ашиглахгүй юм байна да. Одоо болтол гарч ирээгүй нөхөр. Уг нь бол тоглолтын хуцтай сууж байгаа харагдаж байна. Эсвэл. За өмнөх тоглолтод бол төдийлөн сайн тоглолт бол үзүүлж чадаагүй бас. Хүлээлтэн түрээгүй юм а тий. Сквад Цэлэнгийн өдөөс гаргаад дундаа шилжсэн сквадын шидэлт амжилтгүй Ууган Баяр самраас авлаа. Үзэгчд бас яагаад Монголын багууд ихэнх нь ийм энтхэг одоо тоглогчид авчираад байгаа юм болоо гэсэн бас асуулттай байж магадгүй. Яг өнөөдрийн байдлаар хамгийн боломжтой лигийн хувьд ч гэсэн те цалингийн цэсний хувьд ч гэсэн боломжтой одоо хэлсэл энтхэг байгаа даа. Жишээлбэл одоо Японы лигээс маш олон тоглогч авчрах боломжтой байдгийг ч Японы лигийн өөрсдийнх нь цалингийн цэс бол маш өндөр. За тэгэхээр энтхийн одоо шгшээн багийн хэд хэдэн тоглож за шавгийн ахлагч нь хүртэл одоо налиг төлөрч хэд байна. За Mongolians багаас насан жаргал хувийн 4 дахь алдаагаа аваа сууж байна. Насан жаргалч нь яг тоглолтын төгсгөлийг хийж байгаа. Төгсгөлийн тав дээр байгаа чухал тоглолчтой нэг дээ.
Wesley дөрөв алдаа тавьчлаа. Маргад Скотийн эсрэг холын шилдэг гүйцэтгсэн Маргад багийнхаа 44 дахь оног авлаа. 11 онооны зэрэг үлдсэн байгаа. Эргээд Wesley зэлэнгийн эсрэг гоё эргэсэн. Сул оноогоо авч байна. Маш гоё эргэлээ. Мэдрэмжтэй Byron Wesley гэж энэ тоглогч бол сагсан бомбсон хөгч хүүхэд залуучууд ялангуяа түүнээс сурах зүйлс маш их. Төгөлдрийн алдаа Christian Bradford тэр нэлээд хүчтэй. Тэр зогсоолоо. За насан жаргалын ингэ 4 алдаатай болж байгаа гэдэг бол төгөлдрийн минут мэдээж илүү хэсэг нь ойлгомжтой. За энэ тоглолтын араас 16 цаг 10 минутаас Монголын сагсангийн одоо түүхэнд хамгийн том ривалуудын нэг. Хуучнаар Гардууд буюу BSH Knights хасын хөлгүүдийн тоглолтыг та бүхэн үзэх боломжтой. За хурдан довтлохоо эксклюзивтич бөмбөг бишрэлт металлогоос гарч байна. Хажуугийн шугамнаас Mongolians баг довтлохонд хөшлүүлнэ. За Маргад бас төсрэлт гайхалтай байна шүү. Маш өндөр гарч ирээд бүгд таслах гэж үзсэн байна. За төгөлдөр Сүхбат Скотийн холын шидэлт ямжилтгүй. За Сүхбатны тоглолтод орж ирэх хэрэгтэй байна да. Тоглолтын ихэнд нэг 2 оноо тоглолтыг эхлүүлжсэн. Одоо ердөө 5 оноотой тоглолт нь үргэлж ирж байна. За тийм нэг тоглолтоо мэдрээ тэгэхээр Сүхбатыг зогсооно гэдэг чинь амаргүй шүү дээ. Өнгөрсөн тоглолтын дээр бол өстой зай харгалзахгүй шийдэлтүүдийг бол маш олон гүйцэтгсэн. Хувийн ч өндөр байсан. 50% та шийдсэн олон шийдэлтийг. За Абу суугаад Эрдэнэтлээ адилбад орж ирсэн. Дээдлигийн 20 одоо 3-аас 24 оны одоо дээдлэгт үнцэнтэй тоглогчийн төлөө төрсөлдөсөн тоглогч үү те. За өсөлтний дунд хэсэг хүртэл үнэхээр гайхалтай байсан. Тоглолтын статистик нь ч гэсэн цэлмэг задлсан Маргад доор ямар гой дамжуултыг өгч өө Эрдэнэ 70. 2 оноо авсан Маргадын гайхалтай дамжуулт байна. За Металлаас ингээ харахаар ер нь тоглогчд бол их товтгоон дээр жигд байна шүү. Bradford 11 оноотой, Маргад 9, Эрдэнэ 8, Абу 6 гэд. Хурдан товтгоон дээр урагшаа Bradford гараад ирсэн байсан. За авирмын тарин хүрээд хурдан тоглоог зогсоочлоо. Металлын удирдлын эхний тоглолтуудаас ажиглахад ер нь л 4-өөс 5 тоглогч тогтмол 10-аас дээш оноо авдаг. За энэ бол тэдний маш сайн мэдээ. Одоо юу гэдэг нэг онцгойрсон тоглогч байхгүй байгаа даа шүү дээ. Багаараа чигд байж чадаад байна. Гавлыг дасгалжуулагчийн хувьд ч гэсэн яг одоо бүтэн багаа ашиглаж байгаа олон тоглогчийг талбайд өнгөрүүлж байгаа гэдэг юм уу те. Ямар гоё шийдэлт вэ? Маргадын дундын зайн шийдэлт. Нэг хөл дээрээс гүйцэтгсэн шийдэлт амжилттай болж байна. За нэг хөл дээрээс хамгаалагчтай тэгээд нэг гараараа гэдэг ямар гоё шийдэлтийг гүйцэтгэж бай Маргад. За онооны зүрх бүр холдоод л байна да. Mongolians-аас оноо хэрэгтэй байгаа даа. Сүхбат аваа шуу шидсэн холын шидэлт байдгүй дээ. Маргад. За шидэгч ялангуяа урч угамны одоо хамгаалагчтай байдаг. Шидэлт бүрээсээ л дараагийнхаа шидэлтийн өвчийг бол олж авч байгаа. Тэгээ одоо алдаж байгаа ч гэсэн эзэгтэй үедэд бол амжилттай болох нь харьцаагүй. За Скотийн хурдан тоглоом дээр цэлмэг алдаа гэж зогсооч байна. За Үлзийбат Mongolians-аас бад орж ирсэн. За өнгөрсөн жилийн хөгжлийн лигт бол маш сайн тоглолтыг үзүүлсэн. Wesley зүүн дараад орсон Wesley-гийн довтлогоо 3 хамгаалагчийн өөдөөс оноо авч байна. За Wesley довтлогоон дээр бол онцгой байна. 21 оноог аваад байна. Багийн бусад тоглогчид нийлээд 16 оноо. Гэсэн үг шүү дээ. Маргад өөдөө заа гаргасан. Маргад нөгөө талд нь довтлогоо олоод эхэллээ дээ. Дараас нь 4 оноог авч байна. За оноо ч гэсэн 10-аас дээш болоод эхэлсэн. Wesley Сүхбат Наранбаатар хүндэд орсон дамжуулалтын явагтаж гаргалаа. Авирмид Wesley-д маш том орон зай үлсэн. Byron Wesley-гийн олон шийдэл угаагаад гарсан. Уган баяр хурдан довтлоо. Маш гоё дамжуулалт Bradford-ийн тухтай 3 онооны шийдэлт.
Түүн дээр алдаа гаргаж 3 торгуулийн шидэлт гүйцэтгэх хэрэгтэй болж байна. За бөмбөгч гоё шилжлээ. 3 шидэлтийг Брэдфорд үүсгэн. За пүрвдөрч талбайд орж ирэх нэ. Төгөлдрийг давхар оруулах чах шиг байна. За Брэдфордын их шидэлт алдчих шүү. Грейкийн лиг оны тоглолтод 48 оноо авч ирсэн тоглогч байлээ. Брэдфордын хувьд бол. За энэ тоглогчийг бол бишрэлт метал багийн энэ удирлыг эхлэхэд ахлах дасгалжуулагч байсан грек мэргэжилтэн Вагелис Ципелис гэдэг эрхэн бол бас санал болгож бас авч ирсэн гэдэг шоумтэй байгаа. За Монголиансаас энэ хагасын ихний завсарлага захиалагдлаа шууд амжуулалтын платинум эвентдэгч Дасан Дабухан Эмбанк. За инх төр талбайд орж ирсэн байгаа маань. Тоглолтыг гараанд эхлүүлээд тэрнээс хойш бараг гэргэж орж ирээгүй байсан баг шүү. За Брэдфорд товчхон байралтай үлдэж байгаа. Инх төр 2 номертэй маргад цэлмэг гэж. Товтонда Наранбаатар Эрдэнэтлагийн эсрэг шахаад явсан Наранбаатар шидэлтэн ойжгаад орсон. За хөдөлгөхгүй байсан оноог ямартай шахууллаа да. За Наранбаатарын хувьд хөгжлийн лигээс энэ багийг одоо дээд лиг рүү дэвшихэд хамгийн том үүрэг оролцоо уур чадвараараа нөлөөсөн ийм тоглогч байгаа. Хөгжлийн лигт бол багийн ахлагч болж ирсэн. Инктор олон шидэлт амжилттай. За өнгөрсөн жил PCL лиг дээр бол Инктрийн олон шидэлтүүд үнэхээр гайхалтай байсан. Лигийн шилдэг хамгаалалт олж шагналтай тэгээд. Wesley Лагэсрэг заавал маш том зай үүсгэсэндээ дундын цаа шидэлт амжилттай болж байна. Wesley-гийн нэг жижигхэн зайд дөвдөө зай гаргаж шидэж байгаа шидэлтүүд бол үнэхээр одоо өндөр түвшний гүйцэтгэлтэй юм шидэлтэй болоо. Орчин өмнө хамгаалагчид одоо солигдохыг тэр орон зайг бол маш сайн ашиглаж чадчихсан. Янсын зай шидэлт амжилттай багийн 57 тоноо. Тооны харьцааг 16 болгож холдуулж байна. За Монголианс оноо авч байгаа хэдиж зөрөөд одоо хамгаалах хэрэгтэй байна да. Их хэцүү одоо товтгооноор оноо аваад эргээд их амархан оноонуудыг алдчихад байна. Пүрвдөрж. За хамгаалагч солигдсон байгаа Пүрвдөрж. Италигийн хамгаалалт маш сайн ажилласан. Товтгоонд 1 секунд Наранбаатарын дундын зай шидэлт амжилтгүй алдаа гаргасан. За багийн алдаа 4-өөс дээш болцсон байгаа. За Наранбаатар ингээс 4 алдаатай олцож байгаа маань. За энэ үед сурчлагын засварлаас хайлууллаа үзэгтэй. Шууд нэвтрүүлгийн голд ивент төгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. За Чойжин Сүрэнгийн маргад одоогоор 16 оног авсан багийнхаа бүх тоглогчдыг тэргүүлж байна. За Наранбаатарын хувьд алдаа гарсан багийн алдааны шидэлтийг нэгдлээ агуулсан. Нэг шидэлт амжилттай. За Mongolians багаас бол Bayern Wesley өнөөдрийн тоглолтод үнэхээр онцгой байна. Яг одоогийн байдлаар тэр 41 онооны 23-ын ганцаар авч байгаа. За тэгээд багийн бас тоглогчдоос одоо 5-аас дээш оноо авсан тоглогч байх юм байна шүү дээ. Сквад 5 оноотой. Бас тоглогч нүдэрээс одоо 5-аас доош оноотой байна. Амгч өдөр нэг шидгэж үзээд болсон дундаас үсрээ шидсэн. За амгч өдрийн шидэлтийг бол одоо хамгаалахад үнэхээр хэцүү. Шүндэр үсрээ шиддэг. Тэгээд дээрээс нь өндөр үсрээс гадна өөрөг толгойн дээрээсээ шиддэг. За инктрийн эсрэг төгөлдөр яваад орсон дамжуулалт нь за ойлгомжтой дамжуулалт байлаа да маргад таслаа. Брэдфорд Зөтийн эсрэг яваад орсон задсан Инктурийн гой дамжуул дахиад нэг илүү дамжуулж явсан Лагийн шидэлтээр амжилттай болж байна. За сая шидэлт ороогүй болохоос цогцол үнэхээр гоё юм лаа. Амжилтууд. Mongolians багийн бүрэлдэхүүний одоо талбай дээр хамгийн өндөр тоглогч нь Wesley биш үү?
Яалтчгүй төвийн тоглогчийн асуудал гарч байна өнөөдрийн тоглолтод бол. За төгөлдөр энэ үед голын шидэлтийг амжилттай болгоцоо. За энэ тоглогчийн үед бол хувийн 6 дахь оноо авч байгаа юм байна. За тэг уг нь бол томоор одоо халаалтан дээр байсан тоглолтын хугацтай байгаад идэг. Тоглолтод ерөөсөө оруулж ирсэнгүй. За ямар нэг гэмтлийн ч юм уу мэдээлэл асуудал бас байж магадгүй юм. Өдөр дооргой дамжуулт ирлээ гэж бодсон. Цаг дуусч байна. За Экторийн талтай авчаа. За яг одоо харагдаж байна. Томаар бас намжиж байна. 2 метр 8 см өндөртэй төвийн тоглогчийн байртай тоглогч байна. За цэлэг талаас орж ирсэн. Насан жаргалтад орж ирсэн байна. 4 алдаатай байгаа. За ингээ Монголын талхайд байгаа тавтад 4 алдаатай 2 тоглогч байна. Наранбаатар насан жаргалтай. Тэдний хувьд энэ үед дээр оноогоо ойртуулах зайлшгүй шаардлагатай. Цэлэгтээс маяг алдаа бол одоо л 4 болж байгаа юм байна. За энэ үеийн төгсгөлийн 1-50 секунд Монголиас бол маш чухал байна да. Аль болох оноог ойртуулаад дуусгах хэрэгтэй. Наранбаатар хэцүү ажил хутсан амжилтгүй насан жаргал дээр ертөнцийн алдаа гарлаа. 3 дахь алдаа. За сүүлийн хэдэн тоглоо бол одоо Вестли оролцоогүйгээр явлаа. Монголиас сүүлийн 1 2 3 тоглоо бол. Хөлзий бат иргэн талбайд орж ирсэн. Жаргалын ихний шидэлт амжилттай болсон байгаа. Хоёр дахь шидэлт нь амжилттай болсон. За ямар тач чангаар оноог ойртуулаад 14 болгож байна. За хурдан тоглох бол дахиад нэг тоглох хугацаа болно. Таалт үлдэх боломжтой гэсэн Джейсон Брэдфорд өөрөө бүгдчлээ. Үлдээр ойлгочээ. За энэ төгсгөлийг бүрч Артны хүн хацарсан насан жаргал мэдрээд автсан боловч амжилтгүй болсон Самбраас Наранбаатар нэмж тавтаад авдаг явж байна. Ядлахаар згсэн гэж шинжлэх ухааны харагдаж байна. Наранбаатарын шилдэг ихнийх нь амжилттай. За сүүлийн хэдэн давталгаа металлаас тааруулсан. Тэгээд холбогч багийнхан ууган байрыг үеийн төгсгөлд оруулж ирсэн юм байна. Наранбаатар шидлээ алдсан амгч өдрийн самбар. За дотгооны цаг болон ийм цагт 7 минут гарны л хугацаа байгаа юм байна. Зөрүү. Секундын зөрүү. Тий. Секундын. Тооны секундын мэдээж дуусгах бах. Брэдфорд ялсан зай ширэлд амжилтгүй Самбраас насан жаргал авсан. Таслагдсан Эрдэнэ Дадаагийн цацсалд за тооцохгүй юм байна. За энэ хүү хоёр багийн тоглолтын 3 дугаар үе 60-47-гийн харьцаатай бишрэлт Метадогийн давгаатайгаар өндөрлөж байна. За энэ дэр л ялцчихгүй амжааг юм байна. За ингээд дуудахгүй тоглолтын шийдвэрлэх 4-р уулзсан шууд амжилтын гол дэвтэгч Цэцүмгийн спортын дэмжигч Coca-Cola. Тоглолтын эргээ 5 морил үзэгчтэй бишрэлт металл Монголиас богдын тоглолтын шийдвэрлэх 10 минутын зогсон баг эхэлж байна. За 3 дугаар үеийн төгсгөлийг бол Монголиасаас тун дайжгүйгээд холдоод цавны зөрүүг ойртуулаад ямар тааш 13 болгоод ирсэн.
Бишрэлт Метатагийн тоглогчдоос Маргад 16 оноо 7 самбартаа тооныхаа бүх тоглогчдыг тэргүүлж байгаа бол Mongolian Spagas Bayern Wesley 23 оноо 2 самбартаагаар тоглолтыг үргэлжлүүлж байна. За ихний давталгааг Метал гүйцэтгэнэ. Уганбаяр бөмбөгтэй байгаа. Мөгч өдөр. За том зай байсандаа мөгч өдрийн дундын цаашид дараа хүчлээ гарсан Цэлмэг 2 тууламжийг үүсгэлээ. Цэлмэг за задлсан Игтүр нэг дохио дундаас шидсэн Игтүрийн шидэлт амжилтгүй Үлцээ Баттер Уганбаяр алдаа гаргажээ. Угаалт урьсан боллоо. Шилжилтүүд бол хурдан байлаа сая. За Mongolian цэцэл одоо довтлогоо болгох чухал байгаа да. Гэсэн жаргал. Wesley. Дундаас шидсэн Bayern Wesley-ийн шидэл амжилттай тооны руу 11 болж ордож байна. Wesley-ийн сайн тоглолтууд үргэлжилсээр байна. Mongolian Spagas-ийн 2 ч одоо импорт тоглогч нь өнөөдрийн тоглолтод оролцоогүй. Тэдрийг орлооч гэдэг. Монгол одоо төрийн тоглогч 4-5 Аранбаатар Тавбатер оролцоог өнгөрүүлж байгаа. За энэ хооронд Маргад дундын шидэлт амжилттай болгосон. За одоо бол Сүхбатын тоглолт. Mongolian сэрэгтэй байна да. Түүний үед бол 5 оноотой тоглолтоо үргэлжлүүлж байгаа. Насан жаргал Аранбаатараас Славад орсон. Насан жаргалын довтлогоо оруулалт тооцох хэвээр амжилтгүй болсон. Гэхдээ 2 шидэлтийг гүйцэтгэн. Игтрийн алдаа. За Маргадын үед 16 оноотой байгаа. За тийм ч олон довтлогоо байгаа ч гэсэн зөөн довтлогоонууд нь өндөр хувьтай байна. Цагаан олог дасгалжуулагчийг харуулж байна. Цагаан олог дасгалжуулагчийн хувьд бол өнгөрсөн жил Шгшогийн туслахаар ажиллаад энэ жил Металтай хэрэгж ирсэн. За бүр тэрний өмнө бол бас Шгшогийн алах дасгалжуулагчийн санал бас цагаан олог дасгалжуулагч дээр ирж ирсэн. За тухайн үед бол өөрийнхөө зүгээс бол илүү одоо туршлах хэрэгтэй байгаа. Туршлах дутуу гэж үзээд тухайн үед саналаас татгацж байсан. За Маргадын хувьд яг одоогоор 8 довтлогооныхоо 6-г амжилттай олж ирсэн. Явж байгаа. За шүндрүү зөвлөшөө. Игтрийн дамжуулалт таслагдсан урагшаа Bayern Wesley ганцаар гараад ирсэн. Wesley-гийн slam dunk. Тооны зураг нэг оронтой тоо руу оруулсан. Энэ үед Бишрэлт Метал баг завсарлага захиалж байна. За Wesley 27 оноо 2 самбар 3 дамжуулалт 2 бөмбөг тасалтай 50-аас дээш үеийн дотооныг үүсгэлтэй байгаа юм байна. Нямгаргийн эрэгтэй эхний тоглолт Mongolian Бишрэлт Метал багуудын тоглолт сонирхолтой үргэлжилж байна. За Металын хувьд чухал тоглоход оноо бариулаад бүр нэг оронтой тоороо орчихсон байгаа. Маргад Абу Аранбаатар түүнийг хамгаалж байна. Абу эргээ шидсэн дундын цааш амжилтгүй Mongolian-ийн ээлж цаа хамгаалт. За тог бүрч ойртуулах боломж тэдэнд байна. Санчир Металаас бод орж ирсэн байгаа юм байна. Насан жаргал Wesley. За Wesley тоглолттой байгаа да. Санчирийн эсрэг Bayern Wesley. Wesley! Ямар үзүүштэй довтлогоо вэ? Дараалсан оноо авалтууд дөрвөлжилсээр байна.
За маргад дээр алдаа гаргасан. Өөрөө халтарсан гэж Mongolian Spa-гийн зүгээс үзэж байгаа юм байна. За түүний Wesley-гийн тоглоо. Санчрыг ардаа үлдээгээд Абугийн эсрэг. Маш гоё тоглоо байлаа. За саяны алдаад гэ Нарбаатар дээр үлээгдсэн юм шиг байна да. Хэрвээ Нарбаатарын алдаа бол ингээд 5 дахь нь болж байгаа. Бэлгүүн түүний оронд орж ирж байна. За тэрхэн бол хатэрсэгтэй аас хэлхэлд орсон уу үгүй гэж байна. Тийм байна. Наранбаатарын хувийн алдаа 5 бол чинь удаагийн тоглолтод чөлөөлөгдөө. Byron Wesley-гийн ямар гоё хамгаалт вэ? Яа давталгоо хамгаалт айл айлын дээр нь бага манлайлж байна да Анцлоо. Агаар дээр туулж бот хамгийн өндөр зэг дээр туллаа. За Wesley Металлийнхаа эсрэг хожлахыг үнэхээр хүсэж байгаа юм байна. 7 оноо болоод ойрцсон бүрч ойртох боломж гараад ирж байна Mongolian насан жаргал. За тоглолттой байгаа Byron Wesley бөмбөг авлаа да. Энэ удаа мөнгө өдөр Сүхбат бөмбөг авсан. Сүхбат дайрчод авцсан. Ууган баярын хаалт ажилттай болж байна. 9 жил хамт тоглосон хамтрагчийнхаа өдөөс оролт хийсэн. Ууган баяр Абугаславаад Ууган баяр бэлгүүний агаас маш сайн болж Ууган баярын хөдөөс гарсан бахаа сая. Яа бэлгүү өнөөдөр төвийн тоглогч, урд чугамны тоглогч гээд бүгдэн дээр нь үнэхээр дунягцсан хамгаалтыг хийж энэ да. Бэлгүүн энэ залуу тоглогч өнөөдөр 2 оноо авсан. Гэхдээ түүний хамгаалтыг бол магтахын аргагүй байна өнөөдрийн тоглолтын дээр бол. Бүх байрлалын тоглогчдыг маш сайн хамгаалж байна. Тэгж байна. Статистикээр бичигддэггүй зүйлсийг л үнэхээр сайн хийж энэ да. За төгөлдөр насан жаргалын оронд талбайд орж ирлээ. Залуу тоглогчдын хувьд ялангуяа заавал оноо авахтаа чухал биш. Багт талаа хэрэг болохоос яг л ийм жижиг хөдөлгөөнүүд сайн хамгаалтууд бол хаан тоглогч цаашид ирэх юм байна. За Byron Wesley-гийн дундын зан шилд амжилттай. За түүний оноо нь 30-аас дээш гараад ирсэн. Тооны рүү ердөө 5 болоо ороод ирсэн байгаа. Металлаас оноо 62 дээр гацчлаа да. Хин нэг тоглогч энэ оноог одоо уучлуулах хэрэгтэй байна. Redford Ууган баяр зүүн дайрч ороод Ууган баярын тоглоо амжилтгүй болсон. Byron Wesley дараас оноог аваад байгаа. Хүний илүүтэй тоглоом дээр Ууган баяр ямар тааш хамгаалтанд ороод ирлээ. Дахиад Wesley мэдээж бөмбөг авсан. Мөнгөчөлөр түнэр хамгаалтыг хийж байгаа. Сүхбат тоглоом 5 секунд үлдсэн. Сүхбат Redford-ийн эсрэг шийдсэн олон шийдэл амжилтгүй. 2 дахь боломжийг холбон тоглогч төгөлдөр үүсгэсэн. Төгөлдөр Тоглооны секунд унсан 3 секунд төгөлдөр өөрөө алсын цаа шийдэлгүй сэтгсэн амжилтгүй. Металлагийн хамгаалт сайн ажиллаа. Багтын тоглоо. Скот халтаа гараад зогсоож байна. За скотын 2 дахь алдаа. За Mongolian-аас арах юм бол тайлцгүй баг зүв гэж хэлж болохоор алдаа боллоо. Ингээ хэрвээ алдаа гараагүй бол амархан 2 оног маргад авч яасан. Сүхбатын хувийн 2 дахь алдаа гарсан. Насан жаргал сэргээд Mongolian-аас талбайд орж ирсэн. Маргадын ихний ижлүү шийдэлт амжилттай. 17 дахь оноо. За гаалыг тасгалжуулагчид бол ямар тач намхан тавтыг гаргаад ирчихсэн байгаа. Мөрч өдөр одоо 5 дээр тоглоно. За хөвлөхгүй байсан оног маргад чөлөө шидэлтээс ямар тач ахиулсан Byron Wesley. Wesley зүүн яваад орсон Byron Wesley зогсоо харга үнэхээр алгаа. Тоглоо болгоноос оноо авалтаар дуусгаж байна. Ууган баяр өчигдрийн тоглоо амжилтгүй болсон Сүхбатын амжилттай хамгаалт. Насан жаргал гол байгаа сул цаг маш сайн анзаарсан түүний дот амжилттай тооны харьцааг ердөө 3 болж ойртууллаа.
За энэ үед металл багаас завсарлага захиалгаас өөр аргагүй төрсэн шууд амжилтын Platinum Event-тэй спортыг дэмжигч Toyota Gazoo ясны дилер Top Motors дуудахгүй тоглолтын сүүлийн 5 минут үргэлжилнэ. За дөрвөн алтаатай байгаа насан жаргал сая маш одоо овчин довтлогоо гүйцэтгэж тооны зүрэг нэг довтлооны байрлал буюу ердөө 3 оноо олгож ойртуулсан. За Эрдэнэтлээ тэгээд талбайд орж ирж байгаа юм байна. Төвийн тоглогчтой тоглохыг илүүд үзлээ. Хоёроогийн тоглолтын шийдвэрлэх 4-р үеийн сүүлчийн 5 минут эхэлж байна. За үе эхлээд металлаас ч одоо ердөө 4 оноо авахудаа багаараа. Сондөр их хангалтгүй байгаа даа. Christian Bedford дээр алдаа гарсан. Бидний алдаа. Түүний хувьд өнгөрсөн улиралд TLG багаас бас тоглосон санагдаж байна. Бэлгийнх нь 2 дахь улирал. Christian Bedford давхар хамгаалт ирсэн шүү. Bedford түгнөөсөө салах хэрэгтэй байна. За ямар тааш дамжуултаа өгж чадсан 3 секунд тоглоонд үлдсэн байгаа. Christian Bedford шилтэн самрын ажуултыг мөргсөн. Хурдан тоглоонд Үлзий бат Маргадаас гадсан Маргадын хаалт амжилттай болсон. За унаацсан багийнхаа тоглолтыг сэргээс нэг хаалтыг Маргад хийлээ дээ. Маргадын энэ хаалтыг бид нар энэ улиралд маш их харах бах. Эрдэнэтлээ Гууганбаяр. За одоо багийн алхагчийн цаг ирж байгаа да. Бүтэн тоглолтын турш чимээгүй байна гэж мэдээж байхгүй. Эрдэнэтлагийн бүгийн Bayern Wesley тогтсон. Хамгаалт тоглоом дээр хоёр талд маш сайн тоглолтыг үзүүлж байна. За насан жаргал зай байсан шидсэнгүү Сүхбат төгөж ороод Эрдэнэтлагийн эсрэг Сүхбатын тоглоом угаагаад гарсан. За Mongolians багийн зүгээс Сүхбатын оноонууд хэрэгтэй байна да. Яг энэ үед. За Маргад дээр алдаа гарсан. Давтгаа эхлэхээс өмнө алдаа гарсан юм шиг байна. За түрүүний Маргадын хаалт Үлзий бат дээр. Яа. За цэлмэг металлаас орж ирэх юм байна. За саяны алдаан дээр санаатай алдаа байсан уу гэдгийг шүүгчид нэгтэлж зөвөрсөн байна. За одоо бол тоглолтод альч тал руугаа эргэж мэдэх хамгийн игзэгтэй үе дээрээ л ирээд байна да. 3 минут 49 секундын хугацаа байгаа. Mongolians багийн хувьд өмнөх тоглолтын дээр ч гэсэн SJFs баг дээр яг л ийм өрсөлдөөнтэй ойрхон тоглолтод одоо хожигдлуулсан байна. Энэ удаагийн тоглолтод бас сайн төгсгөл хийхийг бол үзэж хүсэж байгаа. За металл ч гэсэн өмнөх тоглолтоо бас л яг нэг иймэрхүү ойролцоо өгөө аваатай тоглолтын төгсгөлд Маргад хожлын шийдэл дээр дуусгасан. За ер нь улирал эхлээд одоо багуудын тоглолтууд бол их ойролцоо өгөө аваатай тэнцвүүхэн тоглолтууд болж байна доо. 10 оноо 20 онооны зөрүү бол зүгээр маш богино хугацаанд нөхөгдсөн маш олон одоо тоглолтуудыг бидэд улирал эхэлснээс хойш үзэж байна. За челленж захиалаад амжилттай болж байгаа юм байна. Сүхбатыг спортын бус алдаа гаргасан гэж үзлээ. За энэ дээр яалчгүй бөмбөг гэж тэр гарыг нь хамаад татсан юм тий. За нэгэнд гарсан шийдвэр дээр бол нэлээд зөвшөөрч хэрэгтэй. За хаан болоод асуучаад хичээд бол челленж яг чухал үед захиаллаа да. Маргад хний шийдэлээр алдаж байна. Өнөөдөр троллын шийдэлтийг 100% шилжижсэн. Оноо 8 самбар 3 дамжуулт ердөө 2хан довтлогоо алдсан. 18 оноог авахдаа 8 удаа л довтлсон байна Маргад. Түүний 6 амжилттай болсон. 75% маш сайн тоглолтыг үргэлжлүүлж байна. За хоёр дахь шийдэлтэн амжилттай болсон металл дахиад довтлоноо 4 оноо тоглолтыг зааглаж байна. Маргад Сүхбат түнэр хамгаалтыг хийж байгаа. Маргад холын шийдэлтийг гүйцэтгэсэн Маргадын бас нэгэн холын шийдэл Сүхбатын эсрэг амжилттай болж байна. За шийдсэн шийдэлт байлаа да. Нүдэлт Wesley Сүхбат арайд орсон цэлмгээс нь удаа алдаа салглаа. Цэлмгийн хувийн 3 дахь алдаа гарч байгаа юм байна.
За Анжелесагийн Сүхбатын шидэлтэн болохгүй бол самбар руу дайрж орж байгаа тоглолтуудаас их гоё болоод байна. Mongolians багаас яг одоо шидэлт гүйцэтгэж байгаа Сүхбат болон Byron Wesley-ийн хувьд энэ тоглолт бол календар дээр нь одоо тодоос тод тэмдэглэгдсэн юм тоглолт байгаа. Тэгэлгүй яхаа. Үзэгч фанатуудын хувьд ч гэсэн маш юм хүлээлттэй байсан байна. За тэгээд Сүхбатын үед бол оноо аваагүй нэлийн удаа цаа өнгөрсөн байсан. Ямар ч тач чөлөө шилтээс 2 оноо гаргасан. Маргад толгоон дээр гайхалтай байгаа Wesley нуудаа түн дээр ирж байгаа юм байна. За хоёр слава зөрөөд орсон Маргадын довтлогоо амжилттай болсон нэмээд алдаатай. Чойжл сүрэнгийн Маргадын тоглолт тоочхыг хүсэж байгаа юм байна. Хоёр тоглогчийн дундуур маш гоё гарч ирсэн. Үлзий батын дээрээс. Яа. За энэ тоглолчийн тэгээ сэтгэл зүй одоо тоглолт төгсгөлийн минутууд руу орох тусмал гэлцэх юм да. Сэтгэл зүй ямар өндөр байгаа гэдгийг л харуулж байна. Өндөр түвшинд байгааг нь. За чөлөө шидэлтээр алдсан. За 3 болж ойртодсон оноо 7 болчихлоо. 3 минутын хугацаа үлдсэн. Mongolians бол 2 засварлага захиалах хэрэг байна. Яг саяны алдаатай тогтохоноор хувийнхаа 24 дахь оноог авсан. За ямар анхааралгүй вэ? Mongolians-ийн тоглолтыг багасыг буужигнаад эхэлжлээ. Яг эцэгтэй үед бол хайгарамжгүй дамжуултын өглөө. Хоёр дахь боломжийг цэлмэг үсгсэн. Маргадын довтлогон дээр Үлзий батын хаалт амжилттай. Mongolians багийн хурдан довтлогоо Wesley өөрөө төгсгөө шийдсэн. Багийн 65 дахь оноо. За хамгаалагчд бол эрсдэл гаргахыг хүссэнгүй. Оноог нь өчөө гэж байгаа юм байна. 5 оноо. За Wesley-гийн хувьд өнөөдөр 40 нэмэх оноо авахч боломжтой юм нөхцөл байдал үүсэж байна. Маргад авсан холын шидлийг үүсгсэн Маргадын шидэлтийн удаа харин амжилтгүй болсон. Яа самраас авч чадахгүй алдах дүгч шүү. Сүхбат. Насан жаргал. За одоо бол Mongolians гэж айхтар яарад ах шаардлага бол байхгүй. Найдварт найдвартай оноо авах хэрэгтэй. Эрдэнэсагийн алдаа. За айлал багийн алдаа ингээд 4 ба түүнээс дээш болж байна. Бишрэлт Метологийн 4 дахь алдаа гарч байгаа. За Эрдэнэ дадлаагийн хувийн алдаа нь мөн 4 болсон. За Wesley бөмбөг авсан. Маргад Wesley гэсэн дуэл энэ тоглолтыг шийдэх гээд байна да. Билгүн. Эрдэнэсаг төгж харгалаад гоё дамжуулт байсан. Үлзий бат сул шидсэн холын шидэлтээр алдсан. Цэлмэг самраас авлаа. Тоглолтын сүүлийн 2 минутын хугацаа эхэлж байна. Металлын довтлогоо. Christian Bradford. Цэлмгийн хувьд яг одоогоор оноо аваагүй байгаа хэдий ч самбраас бөмбөг авалтуудыг бол маш сайн хийж байна. Тэрний санаж байгаа баг 3 ч удаа тооны самбарыг аваад Үлзий бат Bradford дээр алдаа гаргасан. За ялч угаараа ялч зогсож байна. За Bradford-ийн ихний шидэлт амжилттай болсон. Цаан дэрэг чимээгүй хүн байгаа ч гэсэн ингээд Далигийн 15 дахь оноогоо Bradford авч энэ. За энэ үед лавгаа дасгалж удаж өөрийн мэдлэлд байгаа 2 завсралгынхаа нэгийг нь захиалж байна. Шууд амжуултын голд ивэнттэй ч хамтдаа дөрвөн чалхын юниттэй 2 багийн шийдвэрлэх минут 40 секундээс гэсэн биг туудахгүй тавьж үзье.
Завсарлага хугацаа дууссан. За айл багт нэг удаагийн завсарлага захиалах эрх үл үлдэж байна. За айл багт бол алдааны эрх үлдээгүү. 2 баг алдаа 4-өөс дээш болсон. Wesley замаш хурдан дотгооцгоо байгуулсан. Wesley-ийн довтлогоон дээр алдаа гарсан. Эрдэнэ цагийн алдаа юу да. Тэр эрдэнэ цагийн алдаа бол 5 дахь нь болно. За ууган баярын алдаа гэж үзэж байгаа юм байна. За 3 секундэд л энэ довтлогоо явбуудаа маш хурдан дотлоо. Тоглолтын төгсгөлийг ялангуяа довтлогоон дээр Wesley өөрөө чирнэ гэдэг бол маш сайн мэдж байгаа. Шидэлтэн амжилттай болсон байгаа. 2 дахь нь муу амжилттай. За 37 оноо. Гэж байна. За металл бол мэдээж довтлогоо тэгж айхтар яахгүй. Ялгал 24 секундтай ашиглаад довтлогыг илүүд үзэх ба. Маргад Wesley-г ардаа үлдээсэн. Маргадын довтлогоо энэ довтлогчид өнөөдөр хамгаалагчид үнэхээр харагдахгүй байх шиг байна. Үнэхээр амархан оноонуудыг авч чадчихээн да. Амархан харагдуулж байна. Насан жаргал за энэ довтлогоо хэрвээ металл амжилттай болгол маш том давуу талыг гээд байна. Christian Bedford Саспат өндөр хамгаалтыг хийж байгаа. Christian Довтлооны секундтэй дуусхаа шийдсэн. Сүхбатын удаас алсын зашид амжилтгүй. Цэлмэг өнөөх цэлмэг 2 дахь боломжийг багтаа үсгэж байна. Яа энэ тоглолтод хэдэн ч удаа довтлооны самбар авчвдаа. Ууган баяр задалсан. За яг 2 тоглолч голдон дамжуулчлаа. Залхавгад тасгалж тайм аутаа асгаалах юм луу яах юм бол 37 секунд 7 оноо гэдэг бол мэдээж онлын хувьд боломж байгаа. Сүүлчийн засварлага ямар тааж захиалж байгаа юм байна. Шууд амжилтын Platinum event тэгч спортын дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер Top Motors Looks like we can have it all night. Looks like we can have it, have it. Засварлын хугацаа дууслаа. Тоглолтод 37.6 секундын хугацаа үлдсэн. 7 оноо тоглолтыг зааглаж байгаа. Маш хурдан довтлох. За эргээд магадгүй алдааны тоглолт руу ороход асуудал үлдэж байна Монголиаст. За 4-р үеийн төгсгөл рүү Монголиасын хувьд бол бага зэрэг бужигнчлаа. Уг нь бол онооны зүг ойртуулсан баг 20 төгчөөс оноог бүр 3 болгож ойртуулж ирсэн. За Wesley Абу гараад ирсэн байгаа юм байна. 4 алдаатай байгаа Абугийн бол. Wesley өөрөө шилжсэн холын шилжилт амжилттай болсноор албан ёсоор 40 оноо хүрж байна. Гаануулаг дасгалжуулагчийн зүгээс энэ үеийн сүүлчийн завсралгаа авсан. Ердөө 4 онооны зөрүүтэйгээр тоглолтын сүүлийн 27 секунд бидний болж байна. За маргад металлаас онцгой байгаа бол нөгөө талд нь Byron Wesley тэр гайхалтай тоглолтыг үзүүлж байна. Тоглоом дээр хамгаалтан дээр ч тэр.
За гавлыг тасгалжуулагч эзгээс нь завсарлын хугацаа дууслаа. За мэдээж Монголиансаас бол алдааны тоглолт руу шилжих байх. За тэгээ Монголиансаас нэг ажиглагдж байгаа зүйл нь тоглолтын эхнээс дотлоо бол хэтэрхий одоо нөгөө Веслигээс хамааралтай яваадсан. Тэгэхээр тэр нь эсрэгээрээ тоглолтын төгсгөл рүү одоо сөрөг зүйл болж хөрж штэ. Бусад тоглогчдын оролцоо бол энэ тоглолтод нэлийн өгүүлэгдэж байна. Веслиг бол багийнхаа 70 онооны 40-ыг нь ганцаараа авсан байна. За ууган баяр. Урагшаа шахсан хамгаалт ирсэн. За хажуугийн шугам мөрчгсөн байна. Монголиас багийн урагшаа шахсан хамгаалт амжилттай болсон. За алдаа гаргалгүйгээр гүгийн таслага орлого хийгээд шахсан хамгаалтыг хийсэн. Тэр нь сайн болоод яалчгүй гიშгдсэн байна. За хажуугийн шугамнаас Монголиас багийн довтлоо. За одоо бол харьцангуй Монголиас боломж илүү одоо магадaltaй өндөр болоод ирж байна. Wesley, Martis маш чухал та. За Byron Wesley энэ тоглогч бүр нэг бөмбөгний зөрүүтэй болгоод ойртуулаад ирлээ. Урд нэг тоглогч гарсан маргад яахгүй. За алдаа гаргасан маргад хоёр шилжилтийг гүйцэтгэв. Ялдааны тоглолт руу шилжиж байгаа юм байна. За Эрдэнэлаа тэгээс сая туршлагатай тоглогч өөрөө товтлоход бол хангалттай боломж самуутар ганцаар байсан ч гэсэн маргад руу дамжуулаад илүү цаг чойжлоо. Алдаа гэж гаргууллаа. За маргад нэг торгуулын шилжилт хийчихсэн байна. За маргад Алидины металлын жүжигчтэй хайртай тоглогчтой нэг болсон гэдэг нь харагдаж байна. Хоёр дахь ring алдсан шүү. За 5 секундын хугацаа боломж хангалттай байгаа. Byron Wesley дамжуултаа өгсөн насан жаргалтай шийднээр Christian Bradford таалтыг хийснээр бишрэлт металл баг хожиж байгуулж байна. За Wesley өөртөө нь хоёр тоглогч ирснийг анзаараа сул тоглогчтой өгсөн гэж хаалтанд орлоо. Тоглолтын турш чимээгүй байсан Christian Bradford төгсгөлд багтаа хожил авчирсан чухал хаалтыг хамгаалтыг хийж чадсанаар металлын хожлыг байгуулсан. За Wesley бол хуучин маяхаа эсрэг үнэхээр одоо өөргөө хувцалж гарч ирсэн гэдэг нь харагдж байна тоглолтоос. Super Sunday Super 1 тоглолт юм. Гэрч боллоо. 75-72 харьцаад байгаа. Бишрэлт металл баг энэ өдрийн 3 дахь хожил авч байна. За ингээд тэгтээ тэдний хувьд сүүлийн 2 ажил нь бол их л ойролцоо төгсгөлж хийдэгцэн хоёр тоглолт байлаа. Ингээд удахгүй манай сэтгүүлч энэ тоглолтын шилдэгтэй тавхныг уулзуулах болно. Харин энэ тоглолтын дараа 16 цаг 10 минутаас хасын хөлбөмбөд BCH Knights-ийн тоглолтыг тавхан авч үзээрэй. Бүхнийг маш сонирхолтой тоглолтод хожил байгуулсан. Бишрэлт металлын тоглолч маргадаа уулзуулж байна. Монголоор асууч уу? За өнөөдрийн тоглолтоос чухал шийдэлтийг амжилттай боллоо. Чухал тоглоомнуудыг амжилттай болсон. Ер нь сэтгэл зүй хэрхэн бэлдэг вэ? Yeah, I think my preparation has been good last couple games. So yeah, just came into these last couple games feeling ready to compete. Yeah. Wesley бол одоо Монгол тоглож байсан хамгийн шилдэг легионруудын нэг ур чадвартай тоглогчтой нэг Wesley-гийн эсрэг тоглоход юу нэр байна? It was tough. He's a really good player. So you know, the Guardian was really good for me. I think just to learn from him. But yeah, it was a tough matchup. Маш сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ер нь бол бас шинэ дасгалжуулагч танаа өгд ирж явах шиг байна. Ер нь багийн одоогийн уур амьсгал ямар байгаа вэ? Шинэ дасгалжуулагчийн талаар мэдээлэл байна уу? I don't know much. Нэг их зүйл мэдэх байна. I mean, yeah, 2 wins, great momentum going into the break. So yeah, we're just getting ready for the 31st now. Баярлалаа. Амжилт. За ингээд үзэхдээ өнөөдөр хоёр тоглолт өндөрлж байна. Тун одохгүй хасын үлгүүд болон BCH Knights-ийн талаанаар эргээ олцъя.